өөр ямар юм хийх гээд явах гэж яваад байна гэдэг шиг сүүлийнхээ бичлэгээр би бизнес хийх гэж хичээж байгаа хүмүүсийг гараа өргөөл дэмжин гэсэн чинь над руу бүр солиотой хүмүүс битсэн. Тэгээ тэр олон чатууд дундаас миний сэтгэлийг хөдлөсөн нэг юу гэхээр найзтайгаа оюутан багасаа ихсүүлээд найзлаад одоо хин ингээд ээжүүд болцгооцсон. Тэгээд гэртээ хүүхдүүдэд харангаа нэг нь бол Австралид байт юм билээ. Тэгээ хамтдаа Dior-ийн Alpesny сайтаас нь захиалга хийдэг ийм бизнес эхлүүлсэн юм байлээ. Тэгээ хин ээжүүд болцгооцсон. Тэгтээ сонирхлынхаа хүрээнд ийм бизнес эхлүүлж байгаа. Тэгээ ер нь бол би ингэж бодлоо л доо. Сошиалор дүүрэн л ингээл хэрүүл маргаан болохгүй юм ярьж байна. Тэгээ ганц болж бүтэж байгаа ч юм уу эсвэл ганц юм яг зүгээр л чимээгүй хийж яваа хүмүүсийг алдаршуулдаг хүн нь би баяа гэж шийдлээ. Тэгээ амар сүртэй маркетинг гэдэр хийж өгч чадахгүй л байгаа ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хийж өгье гэж бодлоо. Тэгээ энийг болохоор Dior-ийн Alpesny сайтаас нь захиалга хийж өгдөг учраас нэр мэрийн тогтноо дотор нь ингээ гой загталтай нь бичдэг заяа. Тэгээд бүр ингээд янз бүрийн гой юм боломжууд өгд юм билээ. Тэгэл би болохоор яг энэ unboxing хийж байхдаа амар баярлсан. Тэгвэл одоо миний нэг хамгийн таалагдсан нь болохоор Dior-ийн энэ уруулын балзан байсан. Тэгээ надад бол бүр ингээд миний урууланд Dior байна гэдэг шиг. Яагаад ингэж их баярлж байгаа вэ гэхлээр томоохон брэндүүд болохоор өөрийнхөө брендийг яаж үндсэндээ олгодог гэхээр тухайн хэрэглэгчид өгж байгаа мэдрэмж тухайн бүтээгдэхүүнийг үндсэндээ болгодог байхгүй. Тэгэхээр Dior бол угаасаа маш том одоо философик брэнд учраас юу ярих вэ? Ямар ч тач гэсэн ийм гоё брендийг оруулж ирж байгаа манай хоёр хөөрхөн ээжүүдийг дэмжээрэй баярлалаа.